Энэ 2024 онд бас нэлээд бүс нутагт юм гантай байсан. Тэгээ тийм учраас одоо нэлээд олон зуун тариаламжид иргэдээс аж ахуйн нэгжүүдээс хүсэлт ирсэн. Нөгөө хөнгөлтөө зээлийн хугацааг одоо сунгаж өгөөч гэдэг. Тэгээд засгийн газар асуудлаа танилцуулаад иргэдийн хүслэд үндэслээд 6 сарын хугацаатай энэ зээлийг одоо хойшлуулах юм шийдвэрийг гаргууллаа. Гэхдээ энийг хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн сайдын одоо багцдах хөрөнгөөс зохицуулт хийж энэ зээлийн үгийн татаасыг банкнд төлөх зээлийн үгийн төрөөс хариуцж байгаа засгийн газар хариуцж байгаа татаасыг 6 сар хүртэл хугацаагаар одоо сунгах. Энд бол ойролцоогоор 4 тэрбум гаруй төгрөг доорно гэсэн юм байгаа. Тэгээд өмнө манай яам бол самлуудын бол авсан юм билээ. Тэгэхээр бол нэмж авах бол бас боломжгүй байгаа гэдэгс хэлхэн зүйтэй. Яг гэвэл тухайн үедээ саналыг авсан тэр авсан хүрээндээ одоо зээлийн үгийг хойшлуулах 4 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг бол шийдвэрлэх нэ.